За сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ энэ өдрийн мэндийг хүргье. За өнөөдөр 6 сарын 23-ны өдөр болж байна. Тэгэхээр өнгөрсөн 7 хоногт хамгийн анхаарал татсан асуудал бол Иран Израилийн хоцтол дайны нөхцөл байдал байсан. За энэ дээр өмнөх ярьсан сэдвүүдээр юу вэ гэхээр Дональд Трампын бодлого өөрчлөгдсөн. Израилийг дэмжиж Ираны агаарын тэнгэрт Америк улс буюу бид ноёрхож байна гэдэг одоо комментуудыг, постуудыг хүргэснээр ерөнхийдөө бол Америкийн нэгдсэн улс Израилийн талд орж Ираны дайнд татагдан орох магадaltaй байна гэдэг зүйлийг яригдчихсэн. За харин үүнийх нь хариуд Ираны дэд тэргүүн хариу мэдээлэл өгөхдөө хэрв Америкийн нэгдсэн улс энэхүү дайнд татагдан оролцвол бид хариуг нь хатуу барина гэдэг мэдээллийг өгсөн байсан. Харин сэтгүүлч нар Дональд Трампаас өнгөрсөн 7 хоногт бол асуусан. Та хизээ Иранд хариу өгөх вэ гэдэг дээр Дональд Трамп бол төр сошиал дээр хэвлэлийн хурал дээр юу гэж хэлж ирсэн бэ гэхээр би тиймч гэж хэлэхгүй, зааж гэж хэлэхгүй. Одоохондоо шийд байхгүй гэдэг хариултыг өгж ирсэн. Маргааш өдөр нь яасан бэ гэхээр би Ираны асуудал дээр ямар хариу барих уу гэдгээр 2-7 хоногийн дараа хариу өгнө гэдэг зүйлийг өгснөөс ч хөрөнгө оруулагч нар дээрэс нь Иран эднэр тайвширлыг болсон. Ер нь бол Америк нэгдсэн улсын шийд 2-7 хоногийн дараа гарах юм байна гэдэг ойлголт явж исэн бол 6 сарын 22-ны цаг 10 цагт Монголын цаг 6 сарын 21-ний 10 цаг Америкийн цагаар Монголын цагаар 6 сарын 23-ны өглөөний 10 цагт бол Америкийн нэгдсэн улс B2 гэдэг 6 ширхэг онгоцоор халдлага гинүү дайралт хийсэн байж байгаа Иран руу. Хаашаа дайралт хийсэн бэ те? Энийг сонирхъя л да. Энэ бидний нөгөө мэддэг Фордо, Натанз, Исфах гэсэн энэ 3 газар руу бөмбөгдөлт хийсэн байж. Израилийн хувьд бол өмнө юу гэж ярьж ирсэн бэ гэхээр бид нар бол Ираны цөм зэвсгийг бол хохирол учруулсан. Гэтэ яг гол байгууламжууд бид нар хохирол үзүүлж чадахгүй байгаа. Ялангуяа Фордов. Ягаад гэхээр Фордов нь газраас доошоогоо 60-аас 70 метрийн гүнд байгаа учраас бидний цэргийн зэвсэглэл энийг устгаж болж чадахгүй гэдэг зүйлийг хэлээд энэ тал дээр бол Америкийн дэмжлэгийг ерөөхдөө хүсэж ирсэн. Яг энэ асуудал дээр л Америк яаж оролцох уу гэдгийг дэлхийн нийтээр ажиглаж ирсэн болвол 6 сарын 21-ний шөнө 6 сарын 23-ны Монголын цагаар Азийн зах зээлээр өглөө 10 цагт бол бөмбөгдөлтийг 6 ширхэг онгоцоор хийсэн байж. Тэгвэл хэдүүлээ B2 гэдэг онгоцыг сонирхъя л доо. Энэ яг яадаг онгоц юм бэ те? Бид нар бол энийг юун дээр харж ирсэн? Кино минон дээр л нэлээд харж ирсэн юм одоо. B2 гэдэг. Энэ бол ерөнхийдөө одоо Америкийн номер 1 барьдаг бөмбөгдөгч онгоц юм байна. Энэ онгоц бол нэг 2030 он хүртэл Америкийн тэргүүлэгчийн бөмбөгдөгч онгоц гэж яваад 2030 он гэхэд дараагийн B21 гэдэг онгоц загвараар бол өөрчлөгдөнө гэсэн мэдээлэлүүд бол цацагдчихж байгаа. Тэгээ харамсан буучин нь бол энэ гэж байна тийм. GPU гэдэг 57 гэдэг энэ бөмбөгдөгч. Энийг бол пүнкер устгагч гэдэг нэршилтэй. Энэний анхны туршилтыг сая Иран дээр хийсэн байж. Тэгээ энэнийхэн талаар YouTube дээр бичлэгүүд орж ирсэн. Энэ яадаг онгоц. Энэ бол нэг ойролцоогоор 12-оос 14 ширхэг пуужин Ираныг бол бөмбөгдсөн гэж үзээд энэгээр бол одоо албан ёсны Дональд Трампын хэлснээр бид нар бол амжилттай бол цөмийн зэвсгийг бол устгасан гэдэг мэдээллийг бол Дональд Трамп өөрийн одоо сувгадаа төр сошиалд олж иргсэн байж байна. Одоо энэ дээр ингэж л та би нэг монголоор орчуулсан байна те. Хиймэл дагуулын зургаас харахад Иран дахь бүх цөмийн объектуудын хэмжээний хохирол учирсан. Устгах нь үнэн зөв нэр томьёо юм аа. Үзүүлсэн цагаан бүтцэн хаданд гүн шингэсэн дээвэр газрын түвшнээс нэлээд доогуур галаас бүрэн хамгаалагдсан байдаг. Хамгийн том хохирол газрын түвшнээс хамаагүй доогуур гарсан. Нүдэнд ил байна гэдэг ийм зүйлийг. Тэгээ энэ яаж вэ? Баярлаа гэд одоо энэ нөгөө B2 гэдэг онгоц бол буцаж Миссурид бол газардсан энэ дээр бол бичлэг хийж тавигдсан байж байна. Энэ онгоц юм те. Энийг бол нөгөө агаарын сүнс гэж нэрлэдэг байгаа. Энэ онгоц яадаг вэ гэхээр хамгийн давуу тал нь те дурын одоо аль ч улсад бол хүрч чадна.
нэг цэнэглэлтээр 11,000 км бол нисэх чадамжтай. За тэгээ агаар дээр бол энийг бол шатхууны дүүргэх боломжтой. За дээрэс нь давуу тал нь радарт харагдахгүй гэдэг тийм. Ер нь бол радарыг бол бууруулах юм чадамжтай ийм супер онгоцоо. Энэ бол зөвхөн Америкт байдаг гэдэг зүйлийг Дональд Трамп бол мэдгдсэн байж. За энэгээр пуужинсан байж. За тэгээ яг энэ үед юу болж ирсэн бэ гэхээр Америкийн нэгдсэн улс энийг пуужинтахаас өмнө 6 сарын 20 21-нд Ираны гадаад хэргийн сайд Европын холбоонд айлчлал хийгээд Женев хотод энхий хэлцээр хийх гэжсэн. Яг үүнтэй давхцаад бол бөмбөгдсөн байж байгаа. За энэ дээр бол Ираны гадаад хэргийн сайд ерөөдөө бол буруу шаасан. За Америкийн нэгдсэн улс бол тий буруу алхам хийлээ гэдэг зүйлийг хэлж байгаа. За дээрэс нь яасан бэ гэхээр Оросд очиж, Москвад очиж Путинтэй уулзалт хий. За Путинтэй уулзалтан дээр юу гэлөө ярих вэ гэхээр Путинг бол дэмжлэг үзүүлээч гэдэг зүйлийг санал болгож байгаа. За хариу үйлдэл нь явах вэ Иран. За бид нар бол хатуу арга хэмжээ байна. Ер нь ингээ өрчилсөн, урд болж исэн пуужин харуултууд дээр ингээ харахад Иран бол 1-2 хоногийн дараа хариу үйлдэл үзүүлж байгаа. Нэгсэндээ Израиль пуужин харууллаа 1 хоногийн дараа эсрэг пуужинг нь харуулж юм тийм. Иймэрхүү. Тэгэхээр энэ дээр хэн өртөх вэ гэхээр Иракт байгаа Америкийн цэргийн баазууд нар бол өртөх боломжтой гэж үзээд байгаа. Тэгэхээр одоо дэлхийн нийтээр энэ харж байна. За тэгээ энэ дээр бол Дональд Трампын хийсэн мэдээлэл байгаа шүү дээ. Ямар ч байсан Ираны зөв устгасан гэдэг зүйлийг хилээд байгаа боловч Оросын талаас Дмитрий Медведев тийм юу гэж хэлж байгаа нэхээр Иран цэвэн зэвсэггүй байсан байж болно. Тэгтээ Ираны одоо юу гэдэг нь тийм нөгөө ойр хамгаалт одоо юу гэдэг нь харилцаа сайтай улсуудад цөмийн зэвсэг байгаа. Эдгээр бол Иранд цөмийн зэвсэг нийлүүлэх магадaltaй шүү гэдэг зүйлийг бас хэлсэн байж байна. Тэгэхээр ерөнхийдөө энэ хоёр бол нэлээд хурцдах юм байна. За тэгвэл нөгөө талаасаа сонирхол үзье тийм. За энэ нэг ийм үзүүлэлт гэж байгаа. Ер нь бол Иран энэ Ормузын хоолойг хаах боломжтой. Энэ хэсгийг хараарай. За энэ Ормузын хоолой юу вэ гэхээр нефт нийлүүлэлт одоо эндээс гардаг нефт нийлүүлэлтийн 60-70% нь энэ Ормузын хоолойн дээрээс яадаг. Энэ Ормузын хоолойн дээр контрол тавьдаг Иран. За энэ нь юунд нөлөөлөх вэ гэхээр газар нутгийн үнэг бол өсөх маш өндөр шанс гарч ирж байгаа. Энэ газрын тос голцоо хаашаа гардаг вэ гэхээр хятад руу ийлээ. Хятад энэ дээр нийлээ санаа зовлоо. Ер нь бол инхийг сахиаж энийг одоо буруу шаасан ийм юм байж болохгүй гэдэг зүйлийг бол хятадын талаас бас хийж байгаа. За тэгээ бас нэг үзүүлэлт байж байгаа. Энэ Ираны эдийн засгийн үзүүлэлтийг сонирхоод үзье л да. За Иран дээр нэг асуудал яригж байгаа. Гадны хэвлэл мэдээлэлээс харахад Иран төрийн эргэлт гарна гэж. Ер нь бол Трампын яриач гэсэн Иран бол яг төрийн эргэлт буюу одоогийн төрийг унгаах ёстой гэдэг зүйлийг ярьж байна. За хүн амын харьцуулсан Монгол улстай харьцуулсан тоо л да. Монгол бол 3.5 сая хүнтэй байдаг бол Иран улс 90-91 сая хүнтэй. За дээрэс нь хүн амын нэгчл ихтэй нийт дотоодын бүтээгдэхүүн зан 2025 оны байдлаар Монгол улс нэг 20-22 тэрбум байхад Иран улс бол 400-аас 410 том. Гэхдээ нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүнээр Ираны чадамж нь Монгол улстай ижил байж. Тэгэхээр Иран бол ер нь бол нэг тийм эдийн засгийн хувьд бол хэцүү ус. Тэгээд баян ядаагийн ялгаа маш их байж байгаа. За дээрээс нь шашных нь энэ үзэс хуртал нь ялангуяа эмэгтэйчүүдийн бол нэлээд дургуйж бид нар үе үедээ сонсч ирсэн бол нэлээд одоо юу гэдэг монголоор бол арьс өнгөний үзэл гэж байдаг тийм эмэгтэйчүүд ялгуурлан гадуурхах үзэл их байдаг учраас үе үе одоо энэ эсэргүүцлүүд болж байгаа. Тэгэхээр энийг бол дотоодын тал дээр бол Америкийн нэгдсэн улс бол одоо тагнуулын үйл ажиллагаагаар санхүүжилт хийж хагарал үүсгэх ийм үйл ажиллагаа болох магадaltaй байж байгаа. За яагаад энийг ярьж гинэ гэхээр те дайн хийгээд юу хэрэгтэй? Мөнгө хэрэгтэй. За тэгвэл хэдүүлээ 2025 оны 6 сарын 13-наас хойш Израиль одоо Иран хоёр хоорондоо харавсан, цэргийн ашигласан пуужуудын мэдээллийг ашиглах үзье л да. Жишээ нь одоо энэ Ираны гидросоник гэж яриад байгаа шүү дээ. Дуунаас урдаа. Ер нь бол Израилийн нэлээд хүнд байдалд оруулж байгаа пуужин байна тийм. За 1000 км гэж байгаа. Нэг бүтээг нэг нь штэ 382 сая доллараар хийгддэг юм өртөгтэй байж байна. За дараа нь Фитек гэх төрлийн пластик пуужин гэж ярьж байна тийм. За энэ болохоор 500 мянгаас 1 сая доллар үнэтэй байд юм байна. За энэ Золфагар гэн за жоо үг хэлэхэд хэцүү юм дэр хэлэхэд 1-1.2 сая доллар үнэтэй юм байна. За Quam 1 гинэ.
Энэ 1.1-ээс бас 2 сая. За тэгээ Шахаб 3 гэдэг нь 2-оос 3 сая доллар. Дээрээс нь Шахад 136. За Камедэд дрон юм байна. Энэ 20 мянгаас 50 мянган доллар өртөгтэй юм. За тэгвэл Ираны 13 гэх тийм энэ нөгөө буужингийн хамгаалах систем шиг байна. 2 сая доллар гэж нэг нь шүү дээ. За тэгээ Израилийн тэр Давид Ислинг гэх 1-ээс 2 сая дунд зайны пластик буужин сатааруулах агаарын хамгаалтын бас нэг зүйл байна. За дээр энэ F35, F12 онгоцоос хөөрөгдөг энэ буужин тийм 22 мянгаас 26 мянган долларын юм байна. За Дилилах гэдэг бас 500 мянгаас 1 сая доллар. За Попойо гинэ 1-ээс 2 сая доллар. За ер нь бол бид нар анзаарсан бол ямар нэгэн бууж өрөхөд багадаа 500 мянгаас дээшгээ 2 сая. За тэгвэл Америкийн нөгөө сая харсан GPP 57 гэдэг чинь 3.5-аас 20 сая долларын үнэтэй бууж. Тэрнээс 12-оос 14 саяг 14 ширхгийг нисгэж устгасан байж. Тэр ямар хүртгөө дай хийж байна те. Тэгээ энэ мөнгө Америкт байгаа юу, Иранд байгаа юу, Израильд байгаа юу гэдгийг бид нар бас харах хэрэгтэй. За яагаад ийм ярьж байна гэхээр 13-наас хойш харвсан буужингуудын тоог хаваад үзэх юм бол Ираны буужингийн харуулт бол нэлээд буурч эхэлж байна. Яагаад тэгэхээр нөгөө нөөцүүд нь дуусч эхэлнэ. За нөөц дуусахаар одоо үйлдвэрлэх зардал те. Эсвэл бол гаднаас авах зардал нь яг байгаа юу гэдэг. Яг эдийн засгийн чадамжаас аваад үзвэл дайнд хамаг мөнгөө зарцуулах юм бол Иранд ерөнхийдөө ядуурлаас үүссэн төрийн эргэлт гарах чанс өндөр болно. Удах туссан гэсэн. За яагаад өнөөдөр Орос Украинад яваад байгаа? Яг одоо тухайн үеийнх нь одоо 2022 оны дайны нөхцөл байдлыг хараад үзэх юм бол Орос бол Украин улсыг бол эзлэхийн хувьд бол маш хурдан байх боломжтой байсан. Гол нь яагаад торгоогоод байна гэхээр Европын холбоо болон Америкийн нэгдсэн улс маш их санхүүжилт өгж байгаа. Мөнгө болон цэргийн санхүүжилт. Энүүгээрээ торгож байгаа. Тэгвэл Иранд хэн дэмжлэг үзүүлэх вэ гэдэг асуудал тийм. За гол хүсэх хоёр улс гэж байгаа. Нэгдүгээр нь Оросын холбооны улс гэж байгаа. Хоёр дахь нь Хятад улс гэж байгаа. Тэгэхээр Оросын холбооны улс Иран руу дэмжих юм бол хамгийн том харилцагч буюу зэвсэг худалдаа авагч Израильда одоо Израилийн эсрэг болчих учраас ерөнхийдөө Оросын глобал гэдэг нь бодлого бол төвийг барьсан бодлого бол баримтлах чанстай гэсэн. Харин Хятад улс бол яг зөвхөн нефтийн авжилт туслалцаа үзүүлэхээс биш шууд улс төрийн хувьд бол дэмжлэг үзүүлэхгүй байж. Тэгэхээр удахгүй энэ дайны нөхцөл байдал удаашрах тусам Иранд хортой Америк болон Израиль улсуудад яг хожоотой ийм дайн болох боломжтой. За үүний үр дүнд юу болов? Өнгөрсөн бүтэлсэн өдрийн буужа харуулт. За одоо энийг харъя тийм. Алтны ханш бол 5 дахь өдрийн байдлаар өсөлттэй яваад 5 дахь өдрийн хаалтын ханш нь 3367 байсан болвол дээшээ 3388 хийж хагас үтсэний тасралттайгаар буюу бидний ярьдгаар гап үсэж орж ирсэн байж. Энэ нь алтад хөрөнгө оруулагч нар мөнгө хийх ёстой шүү гэдэг ойлголтыг дүрсэн байж. Тэгээд өнөөдрийн зах зээл нэгдэхэд ханш унш орж ирсэн. Гэхдээ энэ нь хуурмаг унтах уу дахиад алт өсгүү гэдэг нь Ираны хариу үйлдэл буюу цэргийн үйл ажиллагаа Америкийн нэгдсэн улсад ямар хариулт үзүүлээд энэ дээр Дональд Трамп ямар хариулт үзүүлэхээс хамаарч зах зээлийн ханшийн хөдөлгөөн шийдэгч чинь энийг ганц арилжаа хийдэг биш дэлхийд дээрх бүх хөрөнгө оруулагч нар компаниуд хувь хүмүүс бол харж байна. Maybe энэ хурцдах юм бол дэлхийн 3 дугаар дайны эхлэл байж магадгүй гэдэг хардлага явагдаж байгаа учраас. За тэгээ энэ удаагийнхын дугаар үүгээр өндөрлөе. Тэгээ дараагийнхын дугаараар бид нар илүү дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх болно.